Өглөөний мэндэ. За манай ингээд бодонгийн хөрөв залуучууд руу ийхүү хомор нутгийн аялал эхэлж байна. За тэгээд энд өнгөрсөн жилүүтэй харьцуулахад нэг шинэ содон машин явж байна. Танк 300 хай 4T. За тэгээд портол тэнхлэгтэй итигийн одоо портолтой 37-гийн Maxis-та. За хажуу талынх нь стикерийг харж байгаа сте. Яг нөгөө зэрлэг бодон гэдэг чинь яг нэг юм байдаг та. За энд ингээ Cyber Off-Road байна. За энд танк 330 V6 твин турбо. За энэ бас явж байна. За энд манай Sen Park. За Limited. За бүгдээрээ шавар усны айхтар. Тэгээд замаасаа дахиад 2 машин 3 машин нэмэгдэнэ. За тэгээ хомор сайхан нутгийн хомрыг очиж байгалыг үзэнгээ давхар алдснаа. За тэгээд нэг гоё юм байгаа. Энэ машиныг нэг портолтой танк бас дүүл дуудсан. Тэрний бас дүүл дээр шавранд яаж алдсаа хэдүүлээ харъя те. Аялал үргэлжилж байна. За тэгээд бензинүүдээ аваад Хүсгэлийн зүг гарнаа. Одоогийн байдлаар 4 машин, замд 1 машин, араас 1 машин гэдэг нийтдээ 6 машины бүрэлдэхүүнтэйгээр дарахнаас өдрийн мэнд хүргэе. За хотоос гараад 2-3 цаг болоод за ямар тааш дархан дэрсэн. Явцгааж байна битт. За энд нэг бас хай 4T танк 300 авсан. Дөө маань бас сальт таарна гэд. Тэгээд хүлээч. За тэгээд сүүлд тоноглоод яг жинхэнэ утгаар нь зэрлэг бодон мангас болгоцсон. Танк 300 хай 4T. Ийм л боллоо доо. Гадна хуулах стикер бол мэдээч. Төгс. За обод дуу. Төгс. Портол тэнхлэг төгс. байна да. За тавьсан портолд нь зориулсан
итгээд брэндийнх нь порталд зориулсан обууд гэх юм уу? Бас янз юм байна. Амортизатор яаж харагдаж байна? Кэмний 2.5 инчтэй. Энэ машинд бас нэлээд гоё юмнууд хийсэн. Ер нь бол энэ машиныг оффроудоор нь тулгая л гэж бодлоо. За салон бол мэдээч гоё. Энэ машин дээр нэмэлтээр байгаа зүйлүүдийг харж байна. Энэ бариул амар Мека гэд брэнд амар. За тэгээд нэг амар юм энэ. Станц нь ингээд зориулт ингэ суудаг. Одоо энэ чигээрээ бидэд буудна. Буудсараагаад хөвсгөл орно, хатгал орно. За энд манай нэг танк 330 V6 TV турбо. Ер нь ачаачих зориултаар хүн байхгүй тэр чигээр ачаага ачцсан. Бүх ачаага. За энэ дээр манай бензиний сав, манай Сен Парк. Дархны танк 300 Hi4T. За эргэлт ирсэн бидэд дээр. За бас дээр бас яг минийхтэй адилхан бичгтэй байгааз. Одоо обод дугуугаа хүлээж байгаа гэсэндээ. Бас хана танкийн логотой. Бодонгийн логотой. За сайн сууж гинөө. Сайн суужлаа. Сайн явж юу? Сайн явж ирлээ. Обод дугуугаа солиогүй л байгаа юм уу? Солиогүй. Дугуугаа зөгцсөн. За. Обод л ирэх байна За да. гоё байна. Янз бүр байна машин. Янз. Өөр амар. Амар байна. Тэ ярих юм байна. За обод дугуугаа сольчил тэгэл гоё ялна да. За яг минийхтэй адилхан гоё хар ягаан салонтой. Бас гоё үз. За ингээд бөөнөрөө цавглаа да. Одоо Эрдэнэтэд бас нэг замаасаа нэгдэх нэг стеж 2 түнэг хийцэн алзаргад байгаа. Тэрийг аваад тэгээ цаашаа үргэлжлэхээр байна. Оо янзгаа пицца хийгээд аваад ирсэн шүү дээ. За гоё пицца идэ. Тэр хоёроо багтуулчих яарч. Зүгээр. За манай. За ингээд Эрдэнэтээс нийлж авсаа. Стеж 2 тоногтой танк 300 саарл бас порталтай ялгаа. За зам сайхан явж байна бидэд. За манай 0045-ыг дүүл дуудаад алдцъя гэдэг байгаа. Стеж 2 тоногтой порталтай 300 байна да. Энэ хавьтаа бас шавартаа алцаал. Ингээд Эрдэнэтэд орж ирсэн. Одоо тэгэл цаашаа явна да. За бид явсаар байгаа жоох орой болцсон болохоор хонхор шийдээд хонжно. За тэгээд аялж байгаа улсууд юм чинь бас майхнуудаа гаргана, бүгдийг нь хийлнэ, бас нэлээд их юмтай явж байна да. За стогой юмд жамарцгаалаа бөөнөрөө. Цагаагаар болс солиот байна. Байгаль энтер болс ногоороод. Үнэн гоё болчих. Одоо тэгэл эндээс ингэсгэл хөвсгөл рүү дахиад үргэлжлүүлвэл хөдөлгөөрөндө машиндаа гомдчихлоо. Хойдол нь 2 хүн хангалттай орчдөг болохоор оруулахаа л. За бороо ороод солиор үлж байна. Та нэг жоохон юм аваад Эрдэнэтээс хөдлөнө. Тэгээд л цаашаа явъя да. Сая Эрдэнэттэй ойрхон Эрдэнэтээс гараад хончлоо бөөнөр. Манай энэ нас сайхан харагч тий.
Хай дөрөвти. Bitte kere på dansik Skjule bara visse chantiv med toxic Våga så tippet så ring urge toxic Jag går ta fram och så koksa ta toxic Våga så klamma ta pinne där med satta Nu må tanta jaga liksom så kokor Оройны мэндэ. За явсаар агаад хөвсгөл мөрөнд ороод ирлээ. Сайхан айж тавь явж байна бид. Одоо энэ хагас нэг жоохон түшмш зэмлчээд тэгэл цаашаа дахиад нэвт жанхаад аваад жанхаагаасаа шууд хорил сардаг авах гэж тооцоод байна. За явсаар агаад хаана ирснийг хараа. Хөвсгөл далаа дээр ирлээ. Хойно хатгал сум харагдаж байна. За одоо эндээс хорилд аваад давхлаа. Дахиад 2 машин нэмэгдлээ. Янз байна. За явсаар агаад орой болчлаа. Бид хаана ирсэн гэж. За алдарт Хомор сайхан нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар хөвсгөл далаа дээр ирлээ. Одоо эндээс шууд нэвт буудаад хордлоод аваад тэгээд цаашаа Эренчин дүн борж хонох палантаагаар явж байна. За машин нэмэгдсэн хараас бас нэг цагаан танкер нь дахиад ингээд нийтдээ 2 машин нэмэгдсэн. Манай хөвсгөлийн аялал жуулчлалд явдаг танк 300 Соёмбоо найз маань нэмэгдсэн энд явж байна. За ингээ сайхан олоола болчоод үргэлжлэхэндээ хэшээс гоё байна хүмүүстэнд далаа ирэхтэр хамраал. За бид хордол жанхаагаасаа салаа явж байна. Хордол руугаа эхний нэг шаурт ороо суучлаа. Энтлийн дугуй бол байхгүй далд орсон байна. За тэр харж байна. Нам суусаа. Яг хамгийн амар шавартаар нь орчлоо. Энэ доогуур дээгүүрээ хуурал юм байна зам нь. Үлхний давар угаал явж индэ бидэд. За энийгээ тэгээд татаад гарганаа. Соёмбоо найз минь юу болвоо? Яага суучваа? Хот яваад орчлаа. Харин далд орчичээ цаатлын дугуй 35 инчийн дугуй та цаатлал руугаа далд орчиж. За гоё. Ингээл суугаал эхэлсэндээ. Энэ зам руу 0045-ыг оруулж ицээ гээл хүмүүс амар юу яах юм. Тэр хараа ингээд тэглэт тулцаараа тэр хараа. Нилээл ухлаад аа. Йоо. Яалч юу зэрлэг бодгон юм аа. Амар юм бэ нөө. Бас амар хүн те. Зайлч юу портал тэглэхдээ Кемини 2.5 та өндөр сайхан машин бол бас л урж энэ. За. Одоо тэгэл дахиад шууд дайраал гарахад бол ямар ч асуудалгүй юм. Яа. За бид хэвээ үзэтэйгээ явсаар гад юутаж энд ирлээ. Хордол сарц гэсэн тэмдэг мэмдэгтэй айгуу гоё байна. За танк 300 хай 4 титэй явж байна. Энд бас бензин загвар байна. Одоо ингээд энэс цаашаа бас үзэлцэнэ л гэж шүү. Ер нь бол 90 жилийн бороод хонч гэсэн бодолтой байгаад байна да бидэд. За тэгээд хамт байгаараа. За шүн явсаар гад. Хорд сардлынхаа даваан дээр ирчлээ. За бөөнөр
Хэрэг зогсц яг нөгөө нэг зурган дээр харагддаг үлгэрийн юм шиг газар ч ингээл тэр цаагуур л харагдчихна. Харахад бол жоох харагдахгүй. Янз юм байна. Одоо эндээс ер нь бол 90 л орондоо бидэт. Тэнцэнэ хонж авчаад маргааш ханх руугаа хөдлөхөр байна. Өглөөний мэнд. За бид 90 л суманд шүн давхсаар хагаад ороод ирсэн. Амар гоё хонлоо. За тэр цаана хортол сардгийн нуруу харагдчихээн дээ. Эндээс гараад уртаргийн даваа, уртаргийн шавар, хаанх сум руу өнөөдөр ер нь алцсан. За бидний араас шүн нэхэд манай 0400 маань дахиад хүрээд ирчээ. Унтаад сэрсэн. За тэгээд ийм сайхан хотелд буулаа. Яасан ч олон өрөөтэй. Цагаагаар бол өстой солиотой байна. За тэгээд энд машинуудаа бүгдийг нь сайхан байрлалцсан. Өчигдөр ер нь яг ямар шоу шавраар яваад ирв. Ийм л болсон байна да. Зад татцаа хэвчээ. Өглөөний мэнд сагаан орсноо. За хан машиндаа юмнуудаа иш онгорхоо үлдээч. Ямар байна? Гоё нөө. Бас нэлээд шавар болчихоо. За шүн дахиад бас нэг цагаан танк 300 нэмэгдээд ирсэн байна. Өчтөр би ч одоо шүн энэ хай 4 дийтэй лайв хийж явсан шүү дээ. Стокоро байгаа юм шиг. 20 даваад ороод ирлээ. За энэ бол бас шаврын амир эмти дугуйтаа сток 18 тобод дээр нь шууд хийцэн танк байна да. За сайн нэг хальт дрон хэсэгч бичлэг хийсэн. Сүмигээд нөгөө мантад гэх юм уу? Жохон бас тод гарахгүй. Гэхдээ гоё харагдчихна өө. За манай 0045. За ингэ сайхан явцгааж байна. Өнөөдөр энэ хоёрын тулааныг үзэн штэ гэдгэлээ. За ийм сайхан нутаг байна. Би ч одоо энд өвөл ирж ирснээс сум бол ирж эцээгөө.